Анх сарын цалингийнхаа 20% буюу 240 мянган төгрөгөөр компьютерийн сэлбэг бодлогдож авбаа. Анх хэдэн төгрөгийн цалин авсан бэ? За ахын цалингийн хэмжээг X гэж үзэх юм бол түүний 20% өөрөөр хэлэх юм бол 100%-ны 20 нь 240 мянган төгрөгтэй 100. За эндээс бид нэр X-ийг олох хэрэгтэй. За тэгэхээр X-ийг олохын тулд 240 мянган төгрөгөө 100-аар үржүүлээд буцаагаад 20-т нь хувааж болно. Эсвэл шууд энд нь хураач. Энэ хоёрын хооронд хураахаа доороо 5 дээрээ 1 үлдэнэ. Өөрөөр хэлэх юм бол X-ийг үржих нь 1-ийг хуваах нь 5 гэдэг нь 240 мянган төгрөг гэж гарч ирнэ. За эндээс X-ийг олох гэж байгаа учраас 2 талыг нь 5-аар үржүүлээд за энийг 5-аар үржүүлэх юм бол мэдээж Y X болно. За 240 мянгаыг 5-аар үржүүлэх юм бол сая 200 мянган төгрөг гэж гарч ирнэ. Тэгэхээр ах 1 сард сая 200 мянган төгрөгийн цалин авдаг л гэсэн үг.